Тэгвэл танай үйлдвэрчээс мундаг юм байна. Герман, Итали, Солонгос, Хятад олон одоо тоонд хөрөмжүүдтэй юм байна шүү дээ. Тэгээ мэдээж одоо стандартыг бол аюу мундаг хангасан мундаг үйлдвэр юм байна. Манайх ч одоо нэг 120-30 харилцагчтай. Өө за. Нэг сараас 5 сар хүртэл ингээд зэл дээр чи ингээд нэг ресторантын хэрэгэлдэг тийм нэрээ юмнууд чи ингээд жоохон тасалддаг байхгүй юу? Тэгээд одоо энэ харилцаж байгаа байгууллагууд дэлгүүрүүдийнхаа нэг сараас 5 сар хүртэл хэрэглэх тэр юм бид нар одоо нөөцлж байгаа. Тэгээ одоо нэг ресторан байлаа гэж нэг рестораны ингээд сарын захиалгыг авчиж байгаа. Тэгээд бид нарт ингээд маш сайн бид нар бас ингээд бүр яг өөрсдөө хэрэглэх яг тооцоолоор ингээд гаргаа өгч байгаа байхгүй. Тэгээ бид нар ингээд нэг сарынхын ямыг бэлдэнгүүтээ за одоо өнөөдөр манайх тим юмнасаа тим бүтээгдэхүүнээсээ тэдий хэлээ яг нэг сарынхаа ямыг тэр хүмүүс тэнд зойрлж чадахгүй шүү дээ. Тийм. Тэгээ манайх чинь ингээд авах хэмжээг хүргээд өгч. За. Өдөр болгоо эндээс түгэлт явж 2 машин яв. Ер нь одоо манай энэ нэвтрүүлгээр дамжуулаад хөдөө орон нутгийн болон жижиг дунд үйлдвэр хүнсний үйлдвэр чинь бүгд хоорондоо ингээд хандах харилцаатай болчтой шүү дээ. Тэгээ нэвтрүүлгээ үзээд уцлаад хоорондоо айгүйх танилцдаг байхгүй. Тэгээ энэ чинь бас ингээд бие биенийг айгүй сайн мэдэж авч ирэх гэсэн. Тэгээ дурсаас удсан хоорондоо тий.